Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхэндээ зориулсан шинэ дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Америкийн нэгдсэн улсын Теннесси мужийн Чаттануга хотод 1997 оны 8 дугаар сарын 18-ны даваа гарагт нарлаг сайхан өглөө эхэлж байлаа. Теннесси голын иргэдээр байдаг энэ хот бол Теннесси мужийн 4 дахь том хот юм. Эргэн тойрон уул ус, ургамал мод тэгшэрсэн байгалийн үзэсгэлэнт сайхан энэ хотоороо тентхийн оршин суугчид нь маш их бахархдаг. 40 настай Майкл Уилсон амралтын өдрөөрөө голоор зугаалж загасчлана гэж бодож байсан ч чадсангүй. Учир нь тэр өглөө эцэг эхээс нь яаралтай дуудлага ирсэн болохоор тэр даруй гэрээсээ 8 цаг 30 минутын үед гарч эцэг эхийнхээ гэрт очив. Наацах Майклыг очиход аав ээжийнхээ гэрт хүүхдүүдийнхээ хамт амьдардаг байсан өөрийнх нь төрсөн дүү 28 настай Вики Кор байхгүй байсан бөгөөд Викигийн 9 настай хүү 4 настай охин хоёр нь ээжигээ гэртээ ирэхгүй байгаа талаар эмээ өвөө хоёртоо хуцастан хэлсэн байжээ. Тэр үед хоёр хөгшин хотоос гадуур амралтанд амарч байсан бөгөөд Майклыг гэрт нь очиод тэднийг үзээтгэж юу болсон болоо гэж хэлснээр Майкл тэднийг дэрсэн байж. Майклийн гэр нь ч гэсэн тэднийхтэй ойрхон байдаг байсан учраас шууд л хурж ирсэн тэр байв. Мэдээж Вики гэртээ байхгүй байсан учраас Майкл шууд л дүүгийнхээ ажлын газар руу залгахад тэд ч мөн түүнийг ажилдаа ирээгүй болохыг нь хэлсэн. Ингээд л бүх хүмүүст төгшүүр төрж эхэлсэн учраас тэд цагдаад мэдэгдсэн байна. Вики өдөр бүр тогтмол цагт ажилдаа ирдэг хариуцлагатай ажилтан байсан. Хүүхдүүдээ хизээж харж хандах хөнгөөр орхиод явах хүн биш учраас түүнд ямар нэгэн таагүй зүйл тохиолдсон гэдэг нь тодорхой байлаа. Виктория бол маш найрсаг зантай, найз нөхөд олонтой, элдэг урайлгахан бүсгүй байв. Вики залуугаараа гэрлэж 2 хүүхдийн их болсон бөгөөд хүүхдүүдийнхээ эцэгтэй тийм ч сайн харилцаатай биш. Гэлээ гэхдээ бүсгүй хүүхдүүдээ сайн сайхан өсгөхийн тулд өөрийн чадхаараа хичээж, шаргуу хичээнгүй ажилдаг сайн ээж байлаа. Тэрээр доктортой аятайхан ажилд орох гэж маш их удаан хайж байгаад ашгүй хотын захиргааны харьяа орон сууцны удирдах газар орон сууц хариуцсан ажилтнаар ажилд орсон. Гайгүй ажилд орж амьдрал нь боломжийн болсон болохоор тэр үеэс л 2 хүүхэдтэй ганц бие ээж Вики санаа сэтгэл нийлж хамт амьдрах хүнээ битүүхэн хайж эхэлсэн бөгөөд нэг өдөр зам гарч яваад Леброн Холлонгворт гэдэг залуутай санамсаргүй танилцаж тэд хин хинтэн татагдсан байдаг. Учир нь тэр үед Вики хүүхдүүдтэйгээ явж исэн бөгөөд тэр залуу охиных нь унгаас нь тоглоомыг авч өгөнгөө хүүхдүүдтэй маш илгээр харилцаж байсан нь бүсгүйн сэтгэлийг хөдлөсөн гинэ. Анхны болзооныхаа дараахнаас л тэд үргэлж хамт байх болж хэдхэн сарын дараа хурмаа хийлээ. Хурмаа хийсний дараа хин үнэхээр аз жаргалтай байсан боловч хурмилснаасаа хойш 1 жилийн дараачаас л тэдний харилцаа нилээд таагүй болж олон үл ойлголцлууд гарч ирсээр байлаа. Америк мөрөөдөлдөө хүрч аз жаргалтай амьдрахын тулд Вики олон цагаар ажиллаж хүүхдүүдээч мөн Лебронд ч цаг гаргадаггүй шахан байсан нь тэдний хөндөрөх шалтгаан болсон байдаг. Гэрэлснээсээ хойш 1 жилийн дараа Леброн өөр залуухан бүсгүүчүүдтэй байн уулзалдах болж тэдэнтэй харилцаанд орж эхэлсэн учраас тэр хоёр салж Вики амьдрах газраа олох хүртлээр эцэг эхтэйгээ хамт амьдрахаар шийдэн тэднийд нүүж ирсэн байна. Хэдийгээр салж тусдаа амьдрах болсон ч гэсэн Леброн тэр хоёрын харилцаа урдынхаараа үргэлжилсээр байсан бөгөөд магадгүй ингэж хэсэг тусдаа амьдрах нь тэдний хувьд зөв алхам болж харилцаагаа авч үлдэхэд нь туслах юм шиг санагдсан. Майклыг албан ёсоор хүн алга болсон тухай эрэл эхлүүлэх хүсэлт гаргасны дараа Чаттануга хотын цагдаагийнхан гэрт нь ирж албан ёсны үзлэг нэгжлэг хийж эхлэв. Эхлээд харахад гэрт нь дайрч орсон шинжгүй цонх хаалга нь бүрэн бүтэн ямар нэг сэжигтэй зүйл харагдахгүй байсан. Ингээд ямар ч сэжигтэй зүйл байхгүй болохоор нөгөө нэг гэрээсээ сайн дураараа гараад алга болдог хүүхний жүжиг санаанд орж цагдаа нарт үл ойшох сэтгэл төрүүлсэн учраас тэд тэндээс шууд гараад явах гэж байтал замын хажууд зогсоож орхисон Викигийн машиныг олж хараад маш их гайхсан. Учир нь Вики гэрээсээ сайн дураараа явсан юм бол түүний машин яагаад гадаанаа ойрхон байгаа юм бол? Магадгүй машиныг хаа нэгтээс энд чирч авчирсан байж болзошгүй. Машины арын гөбөрт нь модны мөчөр хавчуулагдсан харагдав. Хаалгыг нь татахад онгорхой байсан бөгөөд тэндээс маш их бензин үнэртэж байв. Магадгүй хэн нэгэн түүнийг дотор нь шатааж алах гэж байсан юм шиг тийм их хэмжээний бензин үнэртсэн байна. Бензиний үнрээс өөр сэжигтэй нотлох баримт болчмоор зүйл харагдахгүй байлаа. Цусны толб бензинээс авч
машинаас олдоогүй. Ингээд мөрдөгчд машиныг Uber тавьчуулагдсан модны мөчрөөс сэтэл авч эргэн тойрныг нь харсан боловч Викигийн гэрийн ойролцоо ямар ч мод бут харагдсангүй. Тэгэхээр нь хаа нэгтээ ой модтой газраар явж байсан байх гэдэг таамаглалд хүрсэн. Виктория алга болохоос өмнө ой модтой газраар явсан байж ч магадгүй. Цагдаа нар Викигийн ах Майклаас зарим нэг зүйлийг тодруулахад тэр зүгээр л гайхалтай ээж хизээч хүүхдүүдээ хаяад хаа нэг тийшээ хил сураггүй явах хүн бишээ. Би дүүгээ сайн мэднэ. Гэхдээ дүүгээ маань хаана байгааг мэдэж болох нэг хүнийг би та бүхэнд хэлж өгье. Тэр бол Леброн Холлонгорт гэж зааж өгсөн байна. Эмэгтэй хүн алга болоход ихэвчлэн түүний найз залуу эсвэл салсан нөхөр нь холбоотой байдаг учраас цагдаа нар юмыг яаж мэдхүүгээд Холлонгорттой уулзахаар шийдсэн. Түүнтэй ярилцахад тэрээр эхнэрээ алга болсонд маш их сэтгэлээр унсан байсан бөгөөд тийм ээ бид салсан ч гэсэн бидний харилцаа маш сайн байдаг. Би сүүлийн үед машингүй байгаа болохоор тэр өглөө болгон намайг 5 цагт ирж аваад ажил дээр маань хүргэж өгдөг. Харин тэр өглөө ирээгүй надад маш сонин санагдаж байсан. Түүн рүү залгасан боловч тэр утсаа аваагүй. Гэхдээ би түүнийг Virgil Atkins гэдэг залуутай уулздаг болохыг нь мэднэ гэж хэлсэн. 36 настай Virgil Atkinsтай уулзах болсон нь мэдээж Лебронд таалагдаагүй боловч Лебро Вики хоёр хэдийгээр албан ёсоор салаагүй ч гэсэн хоёулаа тусдаа хүмүүстэй уулздаг байсан нь ингэж тодорхой болов. Virgil-ийг сэжиглсэн бас нэг шалтгаан нь түүнийг алга болохоос 24 цагийн өмнө Вики Virgil хоёр Virgil-ийн ачааны машинаар хотын дундуур зугаалж явсныг Лебро харсан гэж баталсан. Түүгээр ч зогсохгүй Викиг хамгийн сүүлд харсан хүн нь тэр байх гэж Леброн цагдаа нарт хэллээ. Ингэж л гэрийнхэн нь хинч мэдээгүй байсан Вики Virgil хоёрын үерхэж байгааг Леброн цагдаа нарт анх хэлчихсэн байдаг. Цагдаа нар Virgil Atkinsыг байцаалтанд дуудав. Түүнийг Викитэй ямар харилцаатай болохыг асуухад бидний гэр ойрхон байдаг болохоор би бие мэднэ. Би түүнтэй болцож байгаагүй. Дотн харилцаатай ч биш гэж өгөөсгөв. Би түүнтэй энгийн л нэг харилцаатай байсан болохоос ч ямар нэгэн хайр дурлалын армаас бидний дунд байгаагүй гэж дахин батлан хэлж байсан байдаг. Та хоёрыг хайр дурлалын харилцаатай байсан гэдгийг Леброн бидэнд хэлсэн гэхэд Викиг надтай нөхөрлөхөд тэрээр маш дургүй байсан. Тийм болохоор бидний харилцаанд атаархсандаа тэгж худлаа ярьсан байна гэж хэлсэн. Тэгээд Virgil цааш нь ярихдаа нэг удаа би Викигийн эцэг эхийнх нь гэрт очоод Викигийн байшингийнх нь өөдөнд нарлангаар шар айраг уугаад зүгээр ярилцаж байтал Лебро машинтайгаа ирээд байшин тойрч машинтайгаа нааш цааш тавхиад тэгснэ машиныхаа цонхоор Вики рүү элдв хараал хэлж сүрдүүлж хашгирч байгаад явсан. Тэр бол яавч хэвийн зан харилцаатай хүн биш гэж Леброны талаар хэлсэн. Тэгээд ч зогсохгүй би Викигийн гар хөл хүзөө мөн хөлн дээр нь хөхөрсөн байхыг харсан гэж ярьсан байна. Яагаад хөхөрснийг нь асуусан чинь бүсгүй толгой сэгсрээд л өнгөрсөн гэж хэлжээ. Леброны цагдаагийн тэмдэглэл буюу хувийн түүхийг нь судалж эхлэв. Гэтэл тэр урд нь гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байсан түүхтэй байснаар зогсохгүй хар тамхи худалдаалсан энгийн халдлагын хэрэг үйлдсэн зэрэг бүртгэлүүд нь гарч ирсэн. Тэгэхээр Virgil-ийн хэлсэн харгас хүн гэдэгтээ бараг таарч байв. Ингээд байж байтал цагдаа нартай уулзахаар Клаудиа Рубин гэдэг эмэгтэй ирсэн бөгөөд тэрээр хотын орон сууцны конторт ажилладаг нэг ёсондоо Викигийн дарга байсан юм байна. Леброн бол маш харгас хэрцгий зантай хүн байсан. Өөрөө болохоор гадуур олон эмэгтэйчүүдтэй зугаацдаг хэрнээ Викиг байнга бусдаас харамлаж, хардаж, түүнтэй дахиж амьдрахыг хүсэж байсан. Гэвч Вики надад хэлэхдээ би дахиж Лебронтой амьдрахгүй гэж ярьж байсан. Леброн Викиг өөр хүнтэй хамт байлгахыг хүсдэггүй. Тэгээд ч тэр тусмаа Virgil тэр хоёрт маш их атаархдаг байсан. Викигийн алга болохын өмнөх баасан гарагт манай ажлын утас руу Леброн байн залгаад Викиг утсаа авахар таслаад байсан. Би түүнийг сүүлдээ уцаа битгий аваа гэж хэлэхэд за яах вэ минь мэдчихье гэж хэлээд авдаг. Дараа нь бид үдийн хоолнд явахын өмнөхөн Леброн түүн рүү дахин уцтаж үдийн хоол хамт идэ гэсэн. Вики мэдээж тийшээ явах маш дургүй байсан ч гэсэн Леброны сүрдүүлгээр дуртай дургүй явсан. Ингээд тэр үдийн хоолны дараа буцаж ирэхдээ 11 ширхэг час улаан сарнаа тэрвэрчгсэн орж ирсэн. Яагаад хүнд 12 биш, 9 биш, 11 сарнаа бэлгэлдэг байна гэж би дотроо маш их гайхсан бөгөөд энэ талаараач Викид хэлсэн. Энэ нь үнэхээр хачирхалтай. Чи надтай цаашид хамт амьдрахгүй бол үхэн гэж хэлсэнтэй утга нэг юм. Ална гэж хэлснээс өөрсгүй анхааруулгын шинж чанартай байсан гэж би бодож байна. Тэгээд би түүнийг орой ажиллаас нь тарахад чи болгоомжтой байгаарэ гэж анхааруулсан гэж ярив. Даваа гарагийн өглөө Викиг ажилдаа ирээгүй болохоор нь маш их санаанд зовсон байна.
Ингээд цагдаа нар Викиг байнга хяналтандаа байлгадаг болохыг нь мэдээд Леброныг номер 1 с жигтэн гэж үзв. Леброны гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл авч гэрт нь очиход тэдний гадаа машинд дайруулсан нэгэн бут байгааг хамгийн түрүүнд анзаарсан байна. Викигийн машины хойдлын гүүпрэнд тавьчуулагдсан мөчрийг хараад тэр хаваар бут сууг олдохгүй байсан шүү дээ. Гэтэл тэр бут нь энд байж таарав. Леброны байшингийн ойролцоо газарт шингэсэн цусны тол бас олдсон. Үүнийг үзээд үнэрч нохоогоор мөр хайлгав. Кадав нохоо тэр заруу байшингийн арын агуулгын хэсэг рүү явж эхлэхэд цагдаа нар Викигийн цогцос тэнд байгааг гадарлаж болзошгүй гарах аимшигт байдалд өөрсдөө бэлтгэн тийшээ явж оров. Гэтэл тэнд юу ч байсангүй. Ил талд илрэх юм харагдаагүй учраас тэд люминол цацаж цусны толб илрүүлэх гэсэн боловч юу ч байсангүй. Цагдаа нар үнэндээ Викиг амьдаар нь олно гэж бодохгүй байсан бөгөөд үнэрч нохоо нь ямар нэгэн ялзарсан зүйлийг гайхад сургагдаагүй байх гэж бодож байлаа. Цусны толбноос ямар нэг зүйл илэрсэнгүй. Ямар ч сэжиг таамаг олоогүй мөрдөгчд хөршүүдээс нь асууж эхэлсэн. Гэтэл тэр өдрийн бүрийн 5 цагт Викигийн гадаа машин ирж удалгүй эрэгтэй эмэгтэй хоёр хүн чанга хэрэлдэж байхыг нэг эмэгтэй сонссон байсан бөгөөд эрэгтэй надад түлхүүрээ өг гэж шаардаж хашгирахыг сонссон. Тэгээд би машиндаа суугаад ажил руугаа явсан, цааш нь юу болсныг мэдээгүй гэж хэлсэн байна. Викигийн алга болсон хэрэг нь цагдаа нарыг зөвхөн нэг л зүг рүү чиглүүлж байлаа. Тэр нь бол мэдээж Леброн. Орон нутгийн прокурор Леброныг хүн амны хэрэгээр баривчилж хэргийг нь хүлээлгэх санал тавьсан боловч прокурорууд цогцсон олдоогүй хүн амны хэрэг гэж байх боломжгүй. Нотлох баримтууд чинь баривчлах шалтгаан болохгүй байна гэд хэргийг буцаав. Тэр хооронд Леброн сул чөлөөтэй явсаар л байлаа. Ингээд хэрэг гарснаас хойш 2 жил өнгөрч 1999 оны 5 дугаар сарын 29-нд нэг эмэгтэй хашаандаа хөглөрсөн шаралсан өвс ногооны хаягдлыг түүлж цэвэрлэж байтал нохоо нэг юм зуугаад ирсэн гинэ. Гэтэл нөгөө нохооных нь зууж ирсэн юм нь хүний гавлын яс байсан байна. Айж сандарсан эмэгтэй шууд л цагдаад мэдэгджээ. Нохоо тэр гавлын ясыг урд нь хаан нэгтгээс энд авчираад булсан байх гэж таамаглаж байв. Учир нь тэр хашаанд арга яс гэхээр юм юу ч олдоогүй байна. Тэгж байтал цагдаа нар нэг зүйлийг сансан бөгөөд нутгийн иргэд Яман толгод гэж нэрлэдэг нэг газар тэдний гэрээс холгүйхэн байсан. Тэр нь эргэн тойрондоо модтой ойн хэсгэн чөлөө агаад хүмүүс тэнд янз бүрийн хэрэггүй зүйлс хог новшоо авчирч хайдаг. Машины хэрэггүй болсон дугуй, хөргөгчний эсийг, үхсэн нохоо гэдэл янз бүрийн хаягдл байдаг газар гинэ. Тэнд бас эзэнтэй эзэнгөө золбин ногтож ихээр очдог байна. Цагдаагийнхан энд л хайлт хийх хэрэгтэй юм байна гэж ойлгоод хайлт хийсэн бөгөөд удалгүй бүсгүйн тарж бутарсан яснуудыг олж шинжилгээнд явуулахад Виктория Коринх мөн гэдэг нь тогтоогдов. Түүний цогц бараг булагдаагүй шахам маш гүйхэн хэсэгт байсан гинэ. Ясыг шинжилэхэд эрүүний ясан дээр нь мисэр гэмтсэн уул мөр олдсон байна. Энэ нь түүний хоолойд нь хутгалсан байж болзошгүй гэдэг таамаглалыг гаргаж ирэв. Энэхүү хирургийн гэмтэл нь албан ёсоор хүн амины хэрэг гэж тогтоогдоход хүрсэнгүй. Хутгалсан байлаа гэж бодсон ч тэр нь Лебронтой яаж холбогдох вэ гэдэг тэр холбоосыг батлах нотлох баримтал хэрэгтэй байлаа. Ингээд цагдаа нар бас л мухардалд орсон. Үүнээс хойш Леброн Техас руу нүүж тэндээ төмрийн үйлдвэрт ажилд орсон бөгөөд бас мэдээж дахин гэрэлсэн. 2012 онд Чаттанугагийн мөрдөн байцаагчид Стив Спингола гэдэг мөрдөгчөөс дуудлага ирсэн байдаг. Энэ дуудлага нь чухам аль хэдийнэ колд кейс болсон Викигийн хэргийг дахин сөхөгдөх түлхүүр болсон юм. Улсын мөрдөн байцаах газраас Чаттанугагийн мөрдөгчдийг дуудаж колд кейс болсон хэрэгүүдийг дахин шалгах боломжтой болсныг хэлсэн байна. Ингээд тэд юун түрүүнд хэргийн газар болох талигаачийн машинаас хурааж авсан дээжийг дахин шинээр судалж эхэлсэн бөгөөд ДНХ-ийн шинжилгээч урдын 1997 оныхоос хамаагүй боловсронгуй болсон. Гэтэл үнэхээр Викигийн цогцос машин дотор байсан нь батлагдсан бөгөөд Леброн Викигийн цогцыг машинд хийгээд Яман толгод руу авч явсан болохыг баталж байлаа. Гэвч тус хэргийг Леброн хийсэн гэдгийг батлах баталгаал байхгүй хэвээр байсан. Тиймээс тэд гадуур явж хуучин мэдүүлэг авч байсан хүмүүсээсээ дахин мэдүүлэг авч мөн шинээр бас хүмүүстэй уулзаж хүн амны хэрэгт хэрэг болох яриануудыг нь цуглуулж байлаа. Лебронтой урд нь үерхэж байсан хэд хэдэн найз охтыг нь олж тэдэнтэй ярилцаж үзсэн байна. Тэдний ихэнх нь Леброныг бол маш атаархуу, хажууд нь байж байхдаа өөр хүн рүү харах зурвал бараг атаархдаг хэмээн ярьж байсан. Гэтэл тэдний дундаас 1999 онд Лебронтой үерхэж байсан Кэндис Редис гэдэг эмэгтэйг олсон байна. Тэр үед би дөнгөж 18 настай байсан бөгөөд харин тэр 23, 24 насны орчим байсан.
Бид үерхэж байхад нэг удаа муудалцаад би түүнээс сална гэж хэлгээд тэр машинаа шууд л зогсоогоод 75 дугаар гүүрэн дээрээс намайг доош нь унжуулж бариад "Ти надаас салбал би чамайг ална" гэж хэлээд яг алах гэж байсан. Тэгэхэд би чамтай зүгээр тоглож байсан юм аа. Би чамайг хизээж орхихгүй. Чамаас хизээж салахгүй. Чи намайг дээш нь татчих гэж гуйж байж аврагдсан. Дараа нь бас нэг удаа намайг бэлгийн харилцаанд орохоос татгалзлаа гэд хүчирхийлж ална гэж занал хэлж байсан. Тэр үед Леброн намайг зодож миний үснээс зулгаалж дуулын эвдэрхий цохиураар миний толгороо маш хүчтэй цогсон бөгөөд тэр үед би ухаан алдсан. Нэг зэрхэд би хог новшин дунд сэрсэн бөгөөд тэр намайг ямаан толгод руу аваачаад хайчихсан байсан гэж баталсан байна. Гэтэл тэрхүү хайсан газар нь Викигийн ясны үлдэгдэл олддог яг тэр хэсэгт байсан. Леброн бол эмэгтэйчүүдэд хаягдахаас маш их айдаг. Эмэгтэйчүүд өөрөөс нь салах тухай хэлхэл юм бол тэр түүнд нь маш их эмзэглэдэг нь тодорхой болсон. Кендасын өгсөн мэдүүлэг Леброныг баривчлахад хангалттай шалтгаан болж чадна гэж үзээд түүнийг баривчилсан. Ингээд Леброныг Техасаас Чаттануга руу авчирсан. Хэрэг гарснаас хойш 16 жил өнгөрсөн болохоор тэр бараг хэрэгээс мултарчихсан гэж бодож байсан ч эцсийн эцэст ингээд үнэнд гүйцэгдсэн байдаг. Энэ бүх урт хугацааны турш тэрээр гим зэмгүй юм шиг олны дунд амьдарсаар байсан. Леброн байцаалтанд хэлэхдээ тэр өглөө Вики намайг авахар хурч ирээгүй. Гэтэн би түүнийг яагаад ирэхгүй байгаа юм болоо гэж бодож байсан ч өдөр нь түүний алга болсныг мэдсэн. Түүнээс биш би түүнийг алаагүй. Би хүн амны хэрэг үйлдээгүй. Би хизээч эмэгтэйчүүдийг зодож байгаагүй гэж дахин мэлдсээр л байсан. Гэтэл түүний талаар 7 эмэгтэйгээс цагдаад хүчирхийллийн дуудлага болон гомдол гаргаж байсан түүхэн гарч ирдэг. Тэд муудалцаж байх үед Леброн Викиг хутгалж алсан бөгөөд тэр дор нь машин тгийж агуулгаас хүнжил авч түүнд нь богоод ямаан толгод руу аваачиж хайсан байна. Ингэж л нэгэн гэм зэмгүй үр хүүхдийнхээ төлөө амьдарч явсан ганц бие ээж хүүхдүүдийг нь өхөөрдөн хайрлсан өчүүхэн залинд гурцснаар олхиогүй муу эрийн гарт амиа алджээ. За ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Саатан сонссон та бүхэндээ баярлалаа. Баяртай.